За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг эзэн хааны гэр бүлийн талаарх цуврал бичлэгүүдийн нэгийг болгож хийж байна. Тэгэхээр ямар учиртай вэ гэвэл бас цаг үетэй холбоотой. Саяхан бол угсаа залгамжлах хунтайж Хисахитогийн нас бид хүрсний баярын ёслол болсон. Тэгээ энэ баярын ёслолын талаар өмнөх бичлэгтээ ярьсан. Харин энэ удаа болохоор энэ хунтайж Хисахитогийн ээж буюу Кико гүнж энэ талаар ярих болно. Кико гүнж яг энэ угсаа залгамжлах хунтайжийн баярын ёслолоос хойшоо яг 5 хоногийн дараа 59 насныхаа ойн баяр төрсөн өдрийн баярыг тэмдэглэсэн. Гэхдээ энэ дээр төрсөн өдрийн баяр тэмдэглэх гэхээсээ илүүтэй ер нь бол хааны гэр бүлийнхэн төрсөн өдөр болохноор хэвлэлийнхний өмнө ч юм уу те эсвэл яг household agency гэж байгаа шүү дээ. Эзэн хааны гэр бүлийн агентлаг гэх юм да тий. Тэр агентлагийн гаргасан тусгай бичлэг байгаа. Тэр тусгай бичлэгэн дээр нөхөртөөгөө ч юм уу тий гэр бүлийнхэнтэйгээ гарч ирээд ард түмэнтэйгээ мэдчлээд өнгөрсөн жилд юу болж өнгөрсөн тэрийгээ ингээ жоохон базас хийгээд ярьдаг. Аль эсвэл загтал бичдэг. Тиймэрхүү байдлаар тэмдэглэдэг гэж хэлж болно. За тэгээ Кико гүнж маань мэдээж 59 насныхаа төрсөн өдрөөрөө нөхөртөөгөө цогсоож агаад энэ дээр нь яг өөрийнх нь бичсэн загтлыг нь уншиж сонирхуулсан байгаа. За энэ загтал дээрээ сая болж өнгөрсөн ёслол ёс шаягийн болж өнгөрсөнд маш их баяртай байна. Хүү Хисахито мөн ёслол болгонд маш анхааралтай байж өөрийн үүргээ ёс төртөө биелүүлсэнд маш их сэтгэл хөдлөсөн. Цаашид хүү Хисахитогоо өөрийн үүргийг ухамсарлаж, үүрэг хариуцлагаа биелүүлж өөрийн замаараа алхах гэдэгт итгэж байна. Мөн хүү Хисахито насанд хүрч 2 дугаар сар жолооны өмнөлгөө авсан. Тэгээд аавтайгаа хамтдаа эзэн хааны ордон дотор хаяа машин жолоо доктортой болсон. Тэгээд тэр унж байгаа машин нь болохоор аавынх нь буюу угсаа залгамжлах хунтайж Фумихитогийн их сургуульд байхдаа эхлэн хэрэгжилж исэн Volkswagen Beetle загварын машин. За мөн охин Мако амарчиж Кико гүнж эмээ болсон учраас маш их баяртай байгаа. Тэг хүүхэд жоохон томроод аялах боломжтой болох үеэрээ Японд ирнэ гэж найдаж байгаагаа одоо энэ хүү загталтаа битсэн байна. Тэгээд энэ нэг Volkswagen Beetle гэдэг энэ машин байгаа цох шиг энэ машинд нь болохоор Кико гүнж залуу байхдаа тэг Фумихито хунтайжтай хамтдаа бас тэр Асакасад хордонгоо ингээд тойрж хоёулаа тэгэж болзож молцдог байсан гэсэн. За ингээд саян болж өнгөрсөн ерөнхийдөө хөвлөлийн мэдээ иймэрхүү байна. Одоо хэдүүлээ өргөжлүүлээд Кико гүнжийн бага наснаас нь ахуулаад ер нь яаж гүнж болоод яаж хатан болох гээд ингээд явж байгаа юм бэ гэдэг талаар нь ярив. Яагаад гэх юм бол Кико гүнжийн нөхөр болох Фумихито хунтайж одоогийн энэ Нарухито хааны яг төрсөн дүүн буюу Нарухито хааны дараа шууд энэ хаан ширээг залгамжлах ёстой чагсаалтын 1-р бичигдэж байгаа онтойж байхгүй юу. Тийм учраас хэдүүлээ Кико гүнжийг хэрхэн энэ өнөөдрийн энэ байр суурин дээр ирсэн юм бэ гэдгийг яри. Яагаад гэх юм бол Кико гүнж чинь бас язгууртан гаралтай хүн бол биш байхгүй юу. Уг нь бол хааны угсааны энэ угсаа залгамжлах ханхүү болон хаантай суух хүмүүс чинь язгууртан гаралтай хүмүүстэй суух ёстой байдаг штэ. Гэтэл хамгийн ихэнд бол одоогийн хаан эсний өмнөх хаан эзэн болох Акихитогийн хатан Мичико сама байгаа. Тэ Мичико сама ч бас энгийн иргэдийн дундаас төрсөн хатан гүнж гэдгээрээ онцлогтой байдаг. Энэний дараагийнх нь 2 дахь хүн болох энэ Кико гүнж бас энгийн иргэдийн дундаас төрсөн гүнж гэдгээр онцлогтой байгаа байхгүй. Тийм учраас бас түүхэн сонирхолтой байж магадгүй надад бодогдож байна. Бичлэгээ эхлэхээс өмнө та хэдтэй дуулгах нэг зүйл байна. Та хэд ер нь ойртой ямар кино үзэж байгаа вэ? Би болохоор Лүк ТV-гээр ганц би яавууд надад ирээгүй хайр энтергээ кинонууд үзэж байгаа байхгүй. Манай их надад санал болгосон. Тэг ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчууд илүү ойлгох байх ер нь ингээд гадаадд амьдрахаар ингээд бүх юм гадаадаар агаал гарангуут гадаадаар зураг тасаалаа гадаадаар нэг юм харлаа гадаадаар аль хүүхдүүд арайчих гадаадаар арчихгүй монголоор яриараа чи хичээл те. Тэгээ ийм үедээ яг нэг тархин амраагаад огт ингээ хичээхгүйгээр ямар нэг юмыг ойлгож үзмээр байгаа нэг тийм шаардлага байдаг да. Тийм үед болохоор би Лүк ТV-гээр Монгол кинонууд үздэг байхгүй юу. Жишээлх юм бол энэ ганц би яавад гэдэг нэг 3 залуугийн талаар кино байгаа юм. Хүүхдүүд нь яг нэг ойролцоо насны нэг ангийн сурагчид байдаг. Тэгээ нэг жоохон инээдтэй юм болно. Тэгээ жишээлх юм бол нэг залуу нэхэд ээжээсээ болоод ерөөсөө охид эмэгтэйчүүдтэй уулзч чаддаггүй. Тэснэ чи миний нүдэн дээр хахад өөр эмэгтэйтэй яваад үзээрэй энэ гэл нэг амар ихч байдаг. Бас дээрээс нь надад ирээгүй хайрын болохоор жоохон тийм нэг хөнгөн гонхтой юм шиг мөртлөө нэг жоохон инээдтэй юмнуудыг ингээд шигтгэн оруулаад өгсөн тийм нэг кино байгаа. Тэр кинон дээр болохоор манай нөгөө нэг X гişүн хоронзон мэрстэй тэр охин ингээд тоглолцсон байгаанаас амар сэтгэл тулаахан гой санагдсан. За тэгээд эдгээр болон бусад цувралуудыг та бүхэн дэлхийн хаанаас ч гэсэн Лүк ТV-гээр үзэх боломжтой юм байна шүү. Нөхөртөөгөө суухаас өмнөх нэр нь бол Кико Кавашима.
1966 оны 9-р сарын 11-нд төрсэн буюу нөхөр болох угсаа залгамжлах хунтаажаас яг 1 насаар дүү юм бэлээ. За аав болох Тацукихо Каваши маань их сургуулийн профессор гэж байгаа юм. Ээж нь болохоор Казую Сугимото гэж хүн байгаа. Тэгээд аав нь болохоор Япон язгууртнуудын сурдаг нөгөө Гакушуны их сургууль гэж байгаа шүү дээ. Тэнд эдийн засгийн профессороор ажилладаг байсан юм байна. 1967 онд Киког нялх байхад нь эцэг эх нь түүнийг аваад Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфид авчираад аав нь Пенсильвани их сургуульд төгсөгчөөр элсэн орсон. Кикогийн гэр бүл Пенсильванид 6 жил амьдарсан бол аав нь докторийн зэрэг тэндээ хамгаалаад Пенсильвани их сургуульд багшилж исэн. Америкийн нэгдсэн улсад байсан эхний жилүүдийн үр дүнд Кико одоо англиар ингээд ер нь гайгүй сайн ярьдаг, аялгау багтаа ярьдаг ер нь японочдыг бодох юм бол за тэгээд түүний сурч исэн анхны сургууль нь Филадельфигийн улсын сургууль болох Генрислигийн баг сургууль байдаг гинэ. За энэ дуудлагынуудыг жоохон буруу хэлж магадгүй шүү. Уучлаарай. За дараа нь Кико Австри улсын Вен хотод баг болон ахлах сургуульд суралцаж аав нь Австрийн Люксембург дэх хэрэглээний системийн шинжилгээний олон улсын хүрээлэнгийн ахлах судлаач болоод тэндээ одоо ажиллаж исэн байна. Тийм учраас герман хэлээр ч гэсэндээ баггүй ярьд юм байна. 1989 онд Кико Японы Токиотын Гакушин их сургуулийн уран зохиолын факультетийн сэтгэл судлалын тэнхимд бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь тэрээр сэтгэл судлалын ухааны докторийн зэрэг хамгаалах зорилгоор Гакушин их сургуулийн аспирантурт орж исэн. Тэгээд 1995 онд Гакушиныхаа их сургуулийн хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд сэтгэл судлалын докторийн зэрэг хамгаалаад одоо докторийн зэрэгтэй ийм гүнж байгаа. Тэгээд 2013 онд Очиномизу гэдэг их сургууль байдаг. Тэнд хүмүүнлэг шинжлэх ухааны дээд сургуулийг нь бас төгсөж исэн байна. За ерөнхийдөө бол боловсролын талаар ярихад бол маш өндөр боловсралтай бас ийм эмэгтэй байгаа. Яалтчгүй Эзэн хааны гэр бүлийн гишүүн болоход бол боловсролын хувьд бол одоо муугар хэлэгдэхэргүй ийм бүсгүй байгаа юм аа. За одоо хэдүүлээ Фумихито хунтайж болон Кико гүнж хоёрын хайр сэтгэлийн талаарх хэсэг рүү орцгоё. За саяхан боловсролын хэсэг дээр нь Кико гүнжиг Гакушуны их сургуульд сурдаг байсан. Одоо сурж исэн. Тэгээд аав нь дээрэс нь энэ Гакушуны их сургуульд бол профессороор ажилладаг байсан гэд хэлсэн шүү дээ. Гакушуны их сургуулийг бол би бүр мөн ч олонд орж байгаа. Энэ бол яг одоо хааны угсааныхан болгон те язгууртан гаралтай хүүхдүүд их хвчлэн сурдаг тийм сургууль ахгүй. Тэгээд Гакушуны их сургуулийн түүхийг ингээ харах юм бол анх бол яг ингээ язгууртны хүүхдүүд сурж байсан. Сүүлд нь яагаад одоо ийм нийгмийн ийм анги давхар гаргаад байгаа юм бэ гэд ерөнхийдөө ингээд нийтийнх болгож өөрчилж ийсэн нь нэлийн сүүл үед нь буцаагаад ингээ язгууртнуудынх болгоод ингээ хүрээг нь хэм одоо хумдчихсан байт юм байлээ. Тэгээ одоо ингээ Гакушуны их сургуульд бол ер нь ихэнх хааны угсааны хүүхдүүд чинь цэцэрлэгээс нь ахуулаад их сургуулийн төгсөл суралцдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ сургуульд ингээд сурах юм бол ер нь бол хааны угсааныхантай тий. Ингээд ойр дотн найз нөхөд байх ч юм эсвэл нэлийн язгууртан гаралтай гэр бүлийнхэнтэй танилцах боломжтой байд юм шиг надад санагдаж байгаа юм. Хэрвээ та санаж байгаа бол Spy Family гэдэг аним дээр язгууртнуудын хүүхдүүдийн сурдаг юм сургуулийн талаараас гардаг шүү дээ. Ерөнхийдөө жоохон нэг тиймэрхүү гэсэн үг байхгүй юу. За ингээд энэ Гакушуны их сургуульд бол мэдээж Кико гүнж бол Фумихито хунтайжтай танилцсан байгаа. Энэ хоёр хоёулаа одоо оюутан байсан үеийн гэсэн үг ахна шүү дээ. Тэгээд 1985 оны 5 дугаар сард Гакушуны их сургуулийн хууль зүйн факультетийн 2 дугаар дамжааны оюутан хунтайж Акшино ч одоо Фумихито хунтайж гэсэн оюутны хотхны номын дэлгүүрт орж ирээд явж байхдаа уран зохиолын факультетийн сэтгэл судлалын тэнхимд шинэхэн элсэн орсон Кико гүнжийг анх харсан байдгаа. За тэгээ Кико гүнжийг та харах юм бол ингээ жоохондоо бүр амар хөөрхөн бас одоо муухай гэж байгаа юм шиг л гэхдээ ингээ жоохондоо мэдээж илүү юм сэтгэл татам хөөрхөн инээсэн охин байсан байгаа. Тэгээ ингээд анх хараад энэ хоёр анх бол номын дэлгүүрт бол ингэж танилцж исэн байт юм лээ. За тэгээ Кико гүнжийн аав нь мэдээж Гакушин их сургуулийн гавьяат профессор байсан учраас хунтааж одоо Фумихито бол аавыг нь аль хэзээ мэддэг байсан. Тэгээ тэр профессор охин юм байна гэж анх бас мэдэж авч ийсэн. За Тацукихо мөн тухайн үеийн эзэн хааны төгссөн морин спорт клубын зөвлөхөөр ажиллаж ийсэн. Тийм учраас одоо хунтаажийн аав буюу тухайн үеийн эзэн хааныг ч гэсэндээ ер нь мэддэг байсан гэсэн үг байхгүй профессор. За ингээд энэ харилцаагаар дамжуулаад тун удалгүй хунтааж гэр бүлийнхний хамтдаа амьдарч байсан тоогүй ордонд тэднийг ураад эзэн хааныг Кико гүнжтэй анх танилцуулж исэн юм байна. За энэ цагаас хойшоо Кико гүнж тоогүй ордонд одоо байнга зочилж теннис тоглож эзэн хаан хатантай ярилцаж харилцаагаа ингээ гүнзгийрүүлж эхэлсэн.
Эзэн хаан хатан хоёр Кико гүнжтэй нилээд сайн танил болоод одоо бүр нилээ ингээд дотномжилж дууддаг Кико чан гэж дууддаг байсан байгаа байхгүй юу. Тэгээ тийм ч учраас ер нь Кико чаныг ингээм анхнаас нь ахуулаад хаан хатан хоёр бол маш их хайрлж исэн гэлцдэг. За удалгүй Кико гүнж хунтааж Акшино болон түүний бага сургуулийн найзуудын үүсгэн байгуулсан байгаль соёл судлалын нийгэмлэг агийн одоо их сургуулийнх нь клубт ирсэн. Ингээд тэр хоёр найз нөхдийнхээ хамттаар улс орны янз бүрийн газраар очиж хамтдаа аялж маялаад хайр дурлал ингээд тасралтгүй гүнзгийрч исэн. За ингээд энэ хоёр чинь 1985 оны 5 дугаар сард танилцж байгаа шүү дээ. Номын сан дотор ингээд романтикаар танилцж байгаа. Ингээд энэс ганцхан жилийн дараа буюу 1986 оны 6 дугаар сард юу болсон бэ гэхээр Фумихитой хунтааж Кико гүнжид гэрлэх санал тавьжээ. Тэгээ энэ үед нь Кико гүнж бол дөнгөж 19 настай байсан байгаа байхгүй юу. Тэгээд 26-нд нь гэрлэх саналаа тавингуудаа 27-нд нь хунтааж бол өөрийнхөө одоо ингэ санал тавьсан гэдгээ эзэн хаан хатан хоёрт мэдэгдсэн. Гэхдээ эзэн хаан хатан хоёр бол одоо энэ мэдээлэлт нь огт гайхаагүй гэж хэлж байна. За энэ талаар болохоор Фумихитой хунтааж аав ээж хоёр бол бид хоёрын гэрлэх гэж байгаа гэдгийг сонсоод ерөөсөө гайхаагүй. Угаасаа ер нь гэрлэн гэдгийг өмнө нь ингээ гадарлаж исэн болов уу гэж одоо ам нэгжсэн удаатай юм байна. За ингээд 86 онд гэрлэх санал тавиад энээс хойшоо 3 жилийн дараа буюу 4 жилийн дараа буюу 1990 оны 6 дугаар сарын 29-нд хосууд гэрлэж Акшиногийн одоо гэр бүл шинээр бий болж исэн одоо гал голомтой бадрааж исэн гэсэн. Яагаад одоо 3 жилийн дараа вэ гэх юм бол энэ дундуур нь бас үйл явдлууд болж байгаа юм л да. Хуучин хаан бас өөд болсон. Тэгээд гашуудах одоо ёслол нь дууссныхан дараа нь гэдэг ч юм уу те. Ядаж 1 жил өнгөрсний дараа дараагийн баяр ёслолыг одоо тэмдэглэн гэдэг гих мэд одоо янз янзын шалтгаанууд байсан. За үүний хажуугаар одоогийн эзэн хаан Нарухито буюу Фумихито хунтайжийн ах хараахан гэрлээгүй байсан. Тийм учраас одоо ахыхаа өмнө орох нь ер нь зөв үү буруу юу те. Ер нь хааны одоо энэ ордны ёс жаягийн дагуу хамгийн эхлээд одоо эзэн хаан болох гэж байгаа хаан хүү эхлээд гэрлээд тэрний дараа нь одоо тэр бусад одоо дүүнэр юу гэдэг те эднээс нь 2 3 дахь чагсаалтын хүмүүс нь ингэж гэрлэж одоо ирээдүйн эзэн хааныг ингэж хүндлэх ёстой байдаг байтал яг энэ дээр болохоор өмнө нь орох гээд байна гэдэг шүүмжлэлүүд бас нэлээд явсан учраас жоохон ингэж цаг зарцуулагдсан. За тэгсэн ч гэсэндээ ямар ч лсэн гэсэн ахыгаа одоо гэрлэхээс 3 жилийн өмнө 1990 оны 6 сарын 29-нд энэ хүн одоо хайртай бүсгүйтэйгээ гэрэлж исэн түүхтэй байдгийм байна. За тэг 3 жилийн өмнө гэхээр чин та хэд хэрвээ одоо энэ одоогийн эзэн хаан Нарухито болон одоо Масако сама хоёрын хайрын түүхийн бичлэгийг үзчихсэн бол тэрэн дээр хэлдэг шүү дээ. Масако самаг бол одоогийн эзэн хаан Нарухито ч одоо гэрлэхийг хүсэж 5 жил одоо гэрлэх саналаа бол ингээ 5 жилийн турш 5 удаа илүүтэй тавьж исэн гэд тэгдэг. Ахаас 3 жилийн өмнө гэрэлсэн гэхээр чин энэ хугацаанд бол одоо эзэн хаан Нарухито маань Масако самад гэрлэх саналаа ингээ тавьсаар л явж исэн үе нь байсан гэсэн баах нь шүү дээ. Тэр хоёрын одоо хайр дурлалын харилцаа явж байгаа энэ хоорондоор нь дүүн бол ингээд хайртай бүсгүйгээ олоод гэрэлсэн ийм учиртай байдгийм байна. За ингээд жирийн айлын охин те эзэн хааны угсааны одоо угсаа залгамжлах хунтайжийн эхнэр болно гэдэг чинь бас ингээд зөндөө олон асуудлуудыг үүсгэж эхэлж байгаа юм л да. Энэ дээр нь жишээлх юм бол аав ээж нь ер нь хэр дуртай хандж байгаа юм те. Дээрээс нь ард түмэн яаж хүлээж авах вэ гэдэг олон асуудлууд байсан. Тэгээд энэндээ нь холбоотойгоор тухайн үедээ Майничи Шинбүнгээ сонины сурвалжлагч очоод одоо энэ Кико гүнжийн аавтай ярилцсан байт юм лээ. Ер нь ингээд охин чинь ирээдүйн юм одоо хаан болж болцсошгүй те. Ийм хүнтэй ингээд суухад та ер нь хэрхэн хүлээж авч байна гэдэг асуултыг тавьсан байдаг. Энэнд нь за хүүхдийн гэрлэлт гэдэг бол үндсэндээ эцэг эхийн асуудал биш ээ гэж би үргэлж боддгоо. Тиймээс би Кикогоос одоо эр нөхөр болох гэж байгаа хүнийхэн талаар ийм нарийн мэдрэмжтэй зүйлийг нь сонсчоод энэ нь бол одоо миний зөвшөөрөх үгүй юу гэж одоо эсэргүүцэх зүйл ерөөсөө биш юм байна гэдгийг илүүтэй одоо баталж ойлгосон. Тэгээд өөртөө ч гэсэн энийг ингэж дахин давтаж хэлдэгэ гэж хэлсэн бол түүний ээж Казуё за би ээж хүний хувьд бол альвааг одоо боддоор илүү хардаг хандлагатай байх нь гарцаагүй. Тийм учраас нөхрөөсөө арай өөр жоохон бодолтой байгаа. Эхлээд миний одоо охин Кико те хунтааж Фумихитотой гэрлэх тухай ярьж эхэлсэн ч гэсэндээ би бол энийг боломжгүй зүйл гэж эхлээ бодож исэн. Гэхдээ чи ер нь одоо тэ ирээдүйд жоохон хэрсүү байгаарэ. Энийг одоо олон талаас нь бодож үзээрэй. Ер нь одоо тэ хунтаажтай суун гэдэг чи ер нь амьдрал чинь ямар болохыг хэлж байгаа юм. Чи ер нь одоо тэр бүх одоо ард түмнээс ч юм уу тэ ирж байгаа тэр олон одоо зүйлсийг бий болоод сэтгэл зүгээрээ авч явахад бэлэн үү?
те ингээд ер нь ингээд олон талаас нь бодоорой гэж би охиндоо бол хэлсэн гэж хэлдэг. За энэ хариултын дараа нь болохоор аав Тацукихо ирээдүйд амьдрах залуу үе өмнөх үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх ёстой гэж би үргэлж боддгоо. Энэ талаар миний охин сайн бодож ээж шийдвэр гаргавал би тэр шийдвэрийг нь хүндэтгэх болно гэж хариулсан байна. Энэ ярилцлагын үеэр Кико Гүнжийн аав маш зоригтой, хариуцлагатай нэгэн шиг хариулж байсан ч гэсэндэ гунигтай, ганцаардсан, зовнсон мэдрэмж түүнээс мэдрэгдэж байсан гэдгийг Майничи Шинбүн саний сурвалжлагч цохон тэмдэглэсэн байт юм байна. За ингээд 86-нд гэрлэх саналаа тавиад 90 онд одоо гэрэлсэн гэж байгаа ч тийм. Тэгэхээр яг 1 жилийн өмнө болохоор 1989 оны 9 сарын 12-нд сүү тавьсан тухайгаа одоо зарлалгаа. Гэрлэх болсон тухайгаа дуулгах хэвлэлийн хурлын үеэр манай хоёр хос хоёулаа ингээ хар өнгийн хувцастай сууж идэг байхгүй. За энэ нь бол бас тухайн үедээ нэлээд хил ам дагуулж ирсэн. Яагаад ийм хар өнгийн хувцас өмсөв? Ер нь хар өнгийн хувцас гэдэг чинь Японд те ямар үед өмсдөг ёслолын хувцас вэ гэдгийг та хэд ер нь надаар одоо хэлүүлэлтгүй мэдж байгаа болов уу гэж бодож байна. Тэ одоо гэрлэх ёслолын одоо баярт мэдээ зарлах өнгийн хувцас бол одоо биш байгаа шүү дээ. Тэ их хвчлэн одоо оршуулгын ёслол ч юм уу тэ тиймэрхүү юм дээр ингээд хав хар өнгийн хувцас өмсөд яваад байгаа. Тэгээ энэ нь бол одоо жишээ нь Кико Гүнжийн хамгийн анх одоо олонний хил амд өртөх шүүмжлэл хүлээх эхний юм нь болж эхэлсэн байгаа юм. За ингээд хэдүүлээ буцаад 90 он руугаа орцгоё. Энэ зурган дээр харж байгаа ягаан даашин ста Кико Гүнж болохоор хормынхаа өдрийн өглөө гэрээсээ гарч ирж байгаамаа. Аав ээж нь бол охинтойгоо салах ёс гүйцэтгэхээр ингээ гарчраа зогссон. Үнэхээр сэтгэл хөдлөм тийм дүр зураг байсан гэж тухайн үеийн хүмүүс ярьдсан байлээ. Хормынхаа өглөө Кико Гүнж гэр бүлийнхээ хамтаар гагшинныхаа орон сууцны хороолдох гэрээсээ шатаар буугаад гадаа гарч ирж байгааг папарацууд ингээ авсан байдгаа. Тэгээ ягаан даашинз ижил өнгийн малгай цээжиндээ совдон зүйлд зүүсэн байна. Кико Гүнжийг эзэн хааны гэр ахын ягналтгаас авахар илгээсэн машинд суух үед гэр бүлийнхэн нь халуун дотноор одоо үдэн явуулж байна. За ингээд одоо орон сууцнаас гарч ирж байгаа, орон сууцныхаа шатаар ингээд бууж ирж байгаа гэдэг одоо энийг нь цохон тэмдэглэж байгаа учир нь гэх юм бол тухайн үедээ одоо жирийн айлын те энгийн иргэний охин гүнж болоод тэгээд хааны ордонд амьдардаг болж байгаа гэх энэ одоо үлгэр домгийн мэт одоо энэ амьдралыг нь тухайн үеийн шар сонирнгуудад Кико Гүнжийг юу гэж цоллож дууддаг байсан бэ гэх юм бол орон сууцны гүнж гэж дууддаг байсан байхгүй. Одоо энэ гагшууны орон сууц гэж байгаа юм л да тийм. Энэ гагшууны орон сууцнд амьдардаг байсан учраас орон сууцны гүнж гэж дууддаг байсан байгаа. Тэгээ одоо ч гэсэндээ хаяа ингээ орон сууцны гүнж гэж Кико Гүнжийг бас хэлээд байдаг. Хормын Токиогийн эзэн хааны ордондох онцгой ариун сүмд болсон эзэн хааны гэр бүлийн зөвлөл өмнө нь хунтаажид эзэн хааны гэр бүлийн шин салбарыг одоо гал голомтыг байгуулах зөвшөөрөл олгосон учраас эзэн хаан түүнд хормын өдөр нь Акшинономия буюу ханхүү Акшино гэдэг цол олгосон. Гэрэлсний дараа түүний сүд бүсгүн альбан бусаар Кико Гүнж гэгддэг байснаа эрхэм дээд Гүнж Акшино болж байгаа юм аа. За ингээд Акшино ханхүү Гүнж хоёр шин Акшино гэдэг өрхөө татаж гэрлэлтийнхаа дараа Токио хотод жирийн байранд эхлээд амьдарч байсан. Ингээд энээс одоо 7 жилийн дараа 1997 онд Аояма гэдэг ордон руу нүүн суурьшсан байдаг. Энэ ордон нь ханхүү Фумихитогийн аав ах Чичибу ханхүүгийн хуучин харш байсан бөгөөд шинээр засварлаж тогтчуулан залуу гэр бүлд одоо зориулан янзалсан байсан. Кико Гүнж гэр бүл зохиосныхаа дараахан сургууль соёлоо орхилгүй үргэлжлүүлж 1995 он хүртэл магистрийн ажлаа хийж дуусгасан нь түүний тууштай зантайг харуулсан явдал болсон гэж тухайн үед бас магтан сайшааж исэн ийм үйл явдал болж исэн. За ингээ гэрэлснийхаа дараа ч гэсэн одоо манай хоёр чинь оюутан байхдаа ингээд хайр дурлалдаа humбаад үргэлжлүүлээд гэрлэх саналаа тавиад тэрнээсээ 4 жилийн дараа гэрлээ. За одоо ингээд ерөнхийдөө бодит амьдралын ингээ хөрсөн дээр бууж эхэлж байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд энэ хоёр хоёлаа суралцсаар байсан байгаа юм л да. Кико Гүнж ч гэсэндээ магистраа хамгаалаад нөгөө боловсролын хэсгээр нь ярьсан шүү дээ, тийм. Үргэлжлүүлээд доктораа хамгаалаад ингээд явж исэн. За мөн одоо хунтаажийн хувьд ч гэсэндээ үргэлжлүүлэн суралцж байсан. За тэгээд энэ хооронд бол Кико Гүнж бол мэдээж одоо эзэн хааны өрхийн нэг гишүүн болсон учраас эзэн хааны одоо өрхийн гишүүд чинь бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн бас
одоо хийх ёстой ажлуудтай байдаг. Тэгээ тэрийг ингэж хамгаалж одоо тэр үйл ажиллагаануудад оролцсон гэдэг ч юм уу. Тийм тусгай ажлуудтай байдаг. Энэ ажлынхаа хүрээнд Кико эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын өвийг хамгаалах салбарт голчлон одоо үүрэг гүйцэтгэдэг байсан. Олон байгууллагын ивент тэтгэгчээр, хүндэт ерөнхийлөгчөөр ингээд одоо хүртэл ажиллаж ирсэн. За жишээлх юм бол Японы Сүрьедэ тэмцэх нийгэмлэгийн ивент тэтгэгч, Японы улаан загалмай нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. Ингээд ер нь бол нийтийн эрүүл мэндийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулдаг тийм хүн юм байна. Их хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны судалгааг дэмжих ажлуудад ухаалан оролцдог тийм хүн юм байна. За тэгээ Кико Гүнжин бас нэг одоо олон хүмүүсийн талархлыг хүлээдэг нэг юм нь юу вэ гэх юм бол сонсголын бэрхшээлтэй иргэдийг нэлээд төлөөлж үйл ажиллагаануудад оролцдог. Хааны удмын гишүүдээс анх удаага дохооны хэл сураад тэгээ чадамгаа эзэмшсэн хүн гэдгээр алдартай. Тэгээ Япон дохооны хэл төдийгүй англиар ярьдаг Америк дохооны хэлийг ч гэсэндээ суралцдаг учраас дохооны хэлээр бол жишээлх юм бол хоёр хэлээр ярьдаг гэсэн үг байхгүй юу. Одоо өөрөө бол герман, англи, одоо Япон хэлүүдээр ингэ ярьж байгаа шүү дээ. Тэрнээс гадна дохооны хэлээр гарч бараг 5 хэлтэй ч юм шигтэй. Тийм болчихж байгаа юм байна л да. Октоодтай бас одоо энэ авиасаа гэх юм уу те энэ эрдэм боловсрлоо ингээ өвлөөсөн. Түүний охин Како Гүнж байгаа. Како Гүнж бас одоо дохооны хэлээр чадамгаа ярьдаг учраас одоо Мако Гүнж ч гэсэндээ бас ойлгодог. Тэгээд тэр гурав ингээ сууж агаад дохооны хэлээр кино минь үзэж байгаа тиймэрхүү бичлэгүүд нь бас нэлээд байдаг. За тэгээд мэдээж одоо хунтайжин гэргий болсноосоо хойшоо өнөөдрийг хүртэл гадаад дотоодын маш олон айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцож ирсэн нэг нь бол бас манай Монгол улсад ирж исэн. Монгол улс Япон улс хоёрын одоо дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор одоо тухайн үеийн ерөнхийлөгч баг бандын урилгаар Японоос эрхэмдэд ханхуу Акшиномия тэг Гүнж Кико нар одоо 2002 оны 6 дугаар сарын 19-наас 28-ны өдрүүдэд бол Монгол улсад айлчилж исэн. За тэгээд би нэг өмнө нэг Нарухито хаан Масако Сама хоёрын талаар бичлэг хийжсэн чинь наад хаан чинь одоо хатантайгаа зүгтаа хурж ирээд манай Монголоос нөгөө үр хүүхэд гуйж исэн манай энергийн төв дээр очиж үр хүүхэд гуйж исэн бидтэй гэд биччихсэн комментэн дээр тэр чинь болохоор яг хөө тийм цуу яриа байдаг байхгүй. Гэхдээ тэр чинь Нарухито хаан биш Фумихито хунтаж Кико Гүнж хоёрыг одоо тэгжсэн гэдэг цуу яриа байхгүй. Энергийн төв дээр очиод одоо хүүтэ олгож өгөөч гэж гуйж исэн гэд. Тэгэнгүүтээ 2002 онд тэгж ирээд гуйчаад 2006 онд одоо хүүтэ олж исэн гэд. Нэг тиймэрхүү дом өгчмшигтэй тиймэрхүү яриа байдаг. Гэхдээ энийг бол одоо нотолж батлахын аргагүй штэ тий. Яг хөө зүгээр. За энэ ярианаас үүдээд хөдөлгөөлөө өргөжлүүлээд одоо энэ хоёр хосынхоо хүүхдүүдийн талаар ярилцъя гэж бодож байна. Хоёр хос маань бол 3 хүүхэдтэй. Хамгийн эхнийх нь охин болохоор Мако Гүнж 1991 оны 10 дугаар сарын 23-нд төрж исэн. Тэгээд одоо бол та хэд мэдж байгаа бах Мако Гүнжийн талаар би тусдаа бичлэг хүртэл хийсэн байгаа. Энгийн иргэнтэй суугаад тий одоо Америк нэгдсэн улсад амьдарч байгаа. Саяхан одоо төрж амарчаад Кико Гүнж эмээ болсон байгаа шүү дээ. Харин энэний дараачих нь охин болохоор 1994 онд төрсөн 12 дугаар сарын 29-нд төрсөн охин нь байгаа. Одоо бол одоо гэр бүлтэйгээ хамтдаа амьдарч байгаа. Тэгээд нас биед хүрсэн учраас эзэн хааны гэр бүлийн одоо хийж гүйцэтгэх ёстой бүх ажлуудаа ингээ хийгээ явж байгаа. Японы одоо хамгийн үзэсгэлэнтэй гүнж гэдгээр алдартай юм гүнж байгаа. Тэгээ одоо энэ зураг бичлэгийнхээ дараагийн одоо дугаар дээр нь би энэ хамгийн үзэсгэлэнтэй гүнж гэж байгаа Како гүнжийн талаар жоохон хийд юм уу гэж одооноос хараад байгаа. Энэний дараач хандлагаараа миний өмнөх бичлэгэн дээр нас биед хүрэх ёслолоо хийсэн Хисахито хунтааж байгаа. Хисахито хунтааж болохоор хэдэн он төрснийг сайн би хэлсэн 2006 онд гэж байгаа. Хоёр ихчээсэн бол нилээн хойно төрсөн. Ээжигээ 40 нас хүрэхээс 5 хоногийн өмнө төрсөн байхгүй. 9 сарын 6 цагны одоо нас биед хүрсний ёслол нь болж байгаа. 9 сарын 11-нд болохоор Кико Гүнж чинь сайн ингээ 59 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа. Тэгэхээр төрсөн өдөр нь ер нь нэлээд ойрхон байхгүй юу. Тэгэхээр яг 40 нас хүрэхээс 5 хоногийн өмнө төрсөн гэсэн. Тэгэхээр одоо Кико Гүнж чинь 40 хүрэхээс өмнө Японы эзэн хааны Ксаг залгамжлах ганц хүүг төрүүлсэн ачтан юм шигтэй тийм хүн баггүй юу. За хэдүүлээ энэ талаар нь үргэлжлүүлээд ярьцгаая. 40 нас хүрэхээс хэдхэн хоногийн өмнө хүү төрүүлснээрээ Япончуудын одоо Кико Гүнжийг харааг те нүдийг 180 хэм эргүүлсэн явдал болсон. Яагаад гэх юм бол за энэ Кико Гүнж бол яг үүргээ ухамсарлсан одоо гүнж байна. Тэгээ өөрөөр хэлэх юм бол ингээд гүнж болж байгаа. Тэгээ энэ хааны ордонд орж ирж байгаа эмэгтэй хүн гэдэг чинь те тийштэй.
эрэгтэй хөлтөл төрүүлж өгөх те энэ одоо хааны удам хугацааг цаашид үргэлжлүүлэх тэр хүнийг л одоо төрүүлэх ёстой штэ. Тийм ч учраас те 40 нас өргөж байгаа гэж өөрийгөө одоо ингэж хойш татлахгүйгээр те элдв янзын бүрийн одоо учир шалтгаан те тийм ч одоо шалтгаан тоочгүйгээр гээд арт түмэндээ хүү төрүүлж өглөө гэж одоо арт түмэн нь Кико гүнжид маш их талархаж исэн гэсэн үг. За ингээ Кико гүнжтэй өөрийнхөө насыг бол үл харгалзан ингэж хүүхэд төрүүлж өгснөөрөө Японы эзэн хааны ширээг одоо залгамжлах ханхуг одоо яах вэ гэдэг тэр толгойн өвчин бол ингээд хэсэг буюу ядчил нэг үедээ ингээд намжиж байгаа. Тэр толгойн өвчин ингээд нэг үе намжиж байгаа гэсэн. Тэгээ насныхын талаар би ингээд дахин дуртаад байгаа зарим хүмүүс жоох эмзэглэх болоо гэж бодож байна. 40 насны жирэмслэлт, 20 насны жирэмслэлттэй хүүхэд тээх явц гэдэг чинь ер нь бол өөр штэ, шал өөр байхгүй юу. Би бол жишээлх юм бол 32 наснда ингээд охиноо төрүүлэхтэй тэр үед ингээд тээж явах явц. Хүүгээ ингээд 20 хэдэн наснда тээж исэн тэр хоёр чинь ингээд шал өөрөөсөн байхгүй. Миний би ингээд бүр амар ядардаг. Зүгээр ингээл өмнөх 20 хэдэн наснда бол би бараг л гүүж явж байгаа л ингээд төрж исэн баггүй. Тэгээ 30 хэдэн наснда болохоор ингээл нэг хөвтөө суугаал амраал тэгэл нөхрийгөө ингээд ажлаас нь орж ирэхдээ би бүр ингээл нэг дандаа нэг ийм царайтай ингээд сууж идэг гэсэн баггүй. Тийм учраас 40 насны одоо бие давхар жирэмсэн байх гэдэг чинь бие физиологийн хувьд шал өөр баггүй. Тэрнээс 40 наснда жирэмсэлж байгаа гэдэгт нь би одоо ачаал бүгдлэг байдаг. Ямар амар бараг те ийм 40 настай ээжж жирэмсэн болсон гэж байгаа. Тэрэн дээр нь бол ачаал бүгдлэг өгж байгаа биш гэдгийг бас ойлгож зөөр хүлээж аваасаа гэж бодож байна. За ингээд 3 дахь хүүхдээ тээж явахдаа Кико гүнж умаан хүзүүний тийм жоохон өрөөсөлтэй. Тэгээд ихсэн нь болохоор жоохон дээгүүр байрлалтай ураг гэж онцлогдоод бас багахан тийм асуудалтай тээлт байсан гэж үздэг. Тэгсэн ч гэсэндээ хүүгээ бол инх сар бол үлхийдэн авсан байдгаа. За энэс хойшоогоо бол эзэн хааны гэр бүлийн талаарх үзлээрээ Япончууд Кикогийн тал, Масакогийн тал гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Консервативууд нь болохоор эмэгтэй хүнийг хаан ширээн суулгахыг одоо зөвшөөрөх хууль батлах арга зам хайгаад тэрийг нь бол Япончуудын 80% нь дэмжиж исэн. За өөрөөр хэлэх юм бол одоо энэ эзэн хаанаас хойшоогоо бол угсаа залгамжлах одоо ханхүү одоо ганцхан Фумихито байгаа. Фумихито хунтайж Нарухито хаан хоёр ч хоёулаа ингээд угсаа залгамжлах хунтайж ханхүү байхгүй учраас энэндээс хойшоогоо бол эмэгтэй хүн л залгамжлахгүй бол одоо энэ угсаа чи ингээд тасарчих гээд байна штэ. Тийм учраас тэр хуулийг нь батлуулах тал дээр ажиллаж байх үед нь Хисахито хунтайж төрсөн байхгүй. Тэнгуут нь тэр хууль ингээд цаашаа бай болчихсон. Гэтэл консервативууд нь болохоор энэ хуулийг үргэлжлүүлэх ёстой гэж үзчихсэн. Гэхдээ яг эзэн хааны гэр бүлийн одоо дотоод уур амьсгал нь ямар байсан бэ гэх юм бол за Нарухито хааны одоо нөгөө хүү төрүүлээгүй, хүүтэй болж чадаагүй гэдэг сэтгэл зовнил нуруунд дээрх ачааг нь Кико гүнж болон Фумихито хунтааж хоёр дахин хүүхэдтэй болж тэ хүү төрүүлжиж авч хаяхыг хүсэж исэн гэдэг жиг жуг байсан. За яг энэ нь бол үнийн эсхийг нь мэдгүй ч гэсэндээ Кико гүнж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон эрх баригч дээдсүүдийн одоо хамгийн хайртай эмэгтэй, хамгийн хайртай хүн нь болж эхэлсэн байдгаа. Мөн Кико гүнж нь төрөлтийн төвшин бага байгаа одоо Японы энэ нийгэмд 3 дахь хүүхдээ зоригтойгоор тээж төрүүлснээр инспирэшн нөгөхтэй бусад эмэгтэйчүүд түүнээс одоо суралцах тийм чухал үйл явдал болсон гэж Японы нэгэн дээд албанд шалтан ярьсан байт юм байна. За ингээд ерөнхийдөө Кико гүнж бол одоо ирээдүйн эзэн хааныг бэлдэх тэ нөхөр нь бол ирээдүйн эзэн хааны нэгдүгээрт одоо жигсэж байгаа хунтайж гэсэн. Хүүн болохоор хоёрдугаар зөксөж байгаа хунтайж гэсэн. Тэгэхээр ямар ч лсэн гэсэн эзэн хааны ээж юм уу аль эсвэл эхнэр болох нь тодорхой. Тийм учраас ирээдүйн эзэн одоо хаадуудыг тэ бэлдэх тэр одоо чухал нэгэн одоо эрхэм дээдэс болж байгаа юм аа. Одоо харин хэдүүлээ өргөжлүүлээд Кико гүнжийн талаарх одоо нийгэмдэх жоохон тийм сөрөг зүйлсийн талаар ярих гэж бодож байна. Мэдээж одоо хүн болсон хойно тэ мэдээж хүн болсон хойно ямар нэгэн тийм сөрөг одоо комментууд, сөрөг зүйлс, сөрөг хил амтай байх нь тодорхой. За ингээ хамгийн ихэнд ярих хил ам нь юу вэ гэх юм бол Кико гүнжийг өөрийн хүү Хисахито хунтайжийг те одоогийн эзэн хаан Нарухитогийн охин Айко гүнжтэй те жоохон өрсөлдүүлдэг
Тэ тийм учраас Айко гүнжийг бас жоохон ингээ хаяа дарах гэж үздэг. Масако самата бас жоохон өрсөлддөг гэдэг нэг тиймэрхүү яриа байдаг. Тэгтээ энэ бол ерөөсөө тэ зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч юм уу эсвэл шар сонингуудын гаргаж ирсэн драмач байж магадгүй. Үгүй жоохон тиймэрхүү юм цаана нарийн юм явдаг гэдгийг чсэндээ үгүйсэх аргагүй. За энэ ямар ч учиртай вэ гэх юм бол өмнө дурдсан Хисахита Хунтажиг бол тэ ирээдүйд ер нь хаан ширээг залгамжлах потенциалтай хүн мөн үү биш үү гэдэг дээр үргэлж маргаж идэг гэд хэлжсэн штэ. Харин Айко гүнжийг болохоор ирээдүйд одоо эзэн хаан болох өндөр потенциалтай. Ер нь бол ингээд амьдарч ирсэн амьдрал бие авч явж байгаа байдал боловсрал тэр бүх чанараараа эмхтэй хүнч гисэндээ ер нь эзэн хаан болох боломжтой. Дээрэс нь одоогийн эзэн хааны ганц огсоо залгамжлах одоо хүн болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр эмхтэй гэдэг ганцхан хүүсийн ялгаанаасаа болоод энэ хүнийг одоо хаан ширээнд суулгахгүй байна гэдэг тэр юм чинь одоогийн 21-р зуунд бол биш юмаа гэж үзээд Айко гүнжиг бол одоо тэр консервативууд чинь жоохон зүтгүүлээд байгаа шүү дээ. Тэгтэл Кико гүнж болохоор жоохон тэрэнд нь мэдээж дурггүй. Тийм учраас одоо өөрийн хүүхдээ яаж имижийг нь одоо зөвөр бүрдүүлэх үү? Өөрөө ч гэсэндээ яаж одоо гэр бүлийнхаа имижийг зөвөр бүрдүүлэх үү гэдэг дээр үргэлж одоо тархитлагаа гашилгаж тэрэн дээр жоохон янз янзын ингээ явуулгууд хийдэг мэдэг гэдэг тиймэрхүү ярианууд байдаг. Тэгээ тэрнээс нь болоод тиймэрхүү жижиг сажиг үйлдэлүүдийг нь хүмүүс харчаад дандаа одоо хүүгээ ингээ үнэндээ бол одоо хүүн тийм штэ. Үнэндээ бол хүүн одоо тэгэж буруу юм хийж исэн штэ. Одоо эсээгэж гэсэндээ өөрөө бичихгүй хулгай хүртэл хийж биччихсэн гэдэг ч юм уу те. Тэднэр дээр нь ингээ ач холбогдол өгөөд тэгээд идэг. Ерөөсө потенциал нь ингээ сайн хүрэхгүй байх чинь хүүгээ ингээ мундаг болох гээд ингээ хитрхи зүтгүүлээд арт нь ингээ оролцоод идэг. Жишээлх юм бол тэр эсэн дээр ч гэсэндээ те эсэний уралдаанд ороод шагналт байр авсан штэ. Тэрийг нь болохоор одоо ээж нь оролцсон. Тэгээ тэрнээс нь болоод Хисахита Хунтаж те хулгайч ёс суртахуунгүй гэдэг тийм цолтой болж эхэлсэн. Хэрвээ ээж нь оролцож одоо хүүгээдээ хитрхийн мундаг ингэж харагдуулах гал те ингээгүй байсан бол Хисахита Хунтаж зүгээр өөрийнхөө ингээд те жоохон зүгээр юм дундаж одоо те мэдлэгийн хувьд одоо дундаж төвшнийх ч юм уу те хамаагүй бага төвшнийх ч байсан хамаагүй зүгээр ингээ өөрийнхөө явжсэн бол арайч хулгайч ч юм уу те тийм ёс суртахуунгүй эзэн хаан болох тийм төвшний хүн биш гэж хэлүүлэхэргүй байх байсан да гэж бас хүмүүс ярьдсан байлээ. За тэгээ хүүгийн одоо хэл ярианы хөгжил муутай нэлээд том болцсон байхдаа ч гэсэн аавыгаа аав гэж дуудаж чаддаггүй гэдэг ч юм уу те сайн алхаж чаддаггүй байсан гэд тэр олон юмнуудыг нь Айко гүнжтэй ингээ харьцуулсан тийм юмнууд дээр дандаа жоох юм уур бухимдалтай хандж исэн гэдэг юм байна лээ. Угаасаа би ч гэсэн байсан бол бас л уур бухимдалтай л хандах байсан баха. Тэ нэг хүүхэд болгон ч андаа шүү дээ хөгжлийн төвшин дандаа ялангуяа эрэгтэй хүүхэд чинь жоохон хоцрогдолтой төвшөнтэй явдаг шүү дээ. Октоодыг бодох юм бол би болоо та охин хоёр хараад бүр ингээд үнэхээр сайн ойлгож байгаа. Тэгээ том болоод ирэхээр ялгаагүй болоод эхэлчихдээ штэ. За энээс гадна бас нэгэн одоо хил ам дагуулдаг юм нь юу гэх юм бол жоохон тансаг хэрэглээтэй. Тэгээ хүүхдүүдээ ингээ гадаад дотоодын сургуулиудад маш их явуулдаг. За тэгэд өмссөн хувцас сонор октоодынх нь өмсч хэрэгжилж байгаа хувцас сонрууд нь ч гэсэндээ дандаа жоох юм үнэтэй юмнууд байдаг. Тэгээ тэрүүгээр нь бас одоогийн эзэн хаан Нарухитогийн одоо гэр бүлийнхэн болон охинтой Айко гүнжтэй ингээд нэлээд харьцуулдаг. Яагаад гэх юм бол Айко гүнж болон Масако сама хоёр чинь ер нь бол ингээ хувцснуудаа нэлээд олон дахин ингээд өмсдөг гэдгээр бас алдартай. Recycle хийдэг. Нэг юм ингрийн зүйлт мүлтэй ингээл ер нь байнгын зүүдэг гэдэг ч юм уу те. За Айко самагийн хувьд болохоор одоо Uniqlo, GU-ийн тийм хувцснуудыг ингээл хамаагүй өмсчдөг. Тийм эрхэм дээдэстэй гүнж гэж өөрийгөө нэх боддоггүй. Тэгээд дээрэс нь ээжийнхаа маш олон жилийн өмнө одоо барьж явж исэн цөм хүмүүсийг бас ингээд том болонготой барьж байгаа. Яг сүүлийн үед ганц нэгэн тиймэрхүү үнэтэй хувцас өмсөж байгаа гэдгээр ингээ харагдаж эхэлж байгаа. Тэр одоо юмтай нэг маш их харьцуулдаг. Тэ октоодынх нь ганган байгааг нь. Тэгээд хитрхийн одоо такс төлөгч, татвар төлөгчтэй мөнгөөр бол тансагладаг гэдэг нэг одоо цуу яриа шүүмжил одоо байдаг. За дээрэс нь Айко самаа бол одоо ер нь жоохноос ахвалаад гадаад азтай Оксфордын их сургуульд сурна гэдэг мөрөөдөлтэй байж гиснаа. Сайн ингээ ковидын үед яг нөгөө их сургуульд орох нас нь болоод тэнгуутаа за эзэн хааны одоо өрхийн агентлагийн гэр ахуйн агентлагийн данс мөнгөн жоохон улаан дуу дээрэс нь улс орн нь ямархуу хэмжээнд байгаа билээ гэдгийг ерөнхийдөө жоохон өөрөө бодоод үргэлжлүүлээд одоо гагшууныхаа их сургуульд сурах шийдвэрээ гаргаад өөрийнхөө мөрөөдлийг ингээ хайжсэн байхгүй. Яагаад гэх юм бол за одоо
такс төлөгчтэй мөнгөөр тэр хүн чинь сурах хэрэгтэй болчихж байгаа штэ. Гэтэл Кико Гүнжи 2 охин болохоор ингээ гадаад дотоодоор ингээ яваад янз янз юмнууд үзэж хараад ингээ яваад байдаг. Гэхдээ яг хүн бол энэ чинээс сурж байгаа Японд сурж байгаа шүү дээ тийм. Тиймэрхүү байдаг. За тэгээд хамгийн сүүлд одоо гараад нэлээд одоо шөмжлөл хүлээсэн нэг том юм нь болохоор одоо гэртээ засвар хийдэг. За тэгээд тэр гэртээ хийсэн засвар бол бүр өстой маш их шөмжлөлт авсан. Яагаад гэх юм бол арай л үнэтэй засвалцсан гэдэг байдаг байхгүй. Арай л үнэтэй засвалцсан гэдэг. Тэгтээ бас шааргачгүй юм шиг. Тэ хоёр талтай. Дийн талаар нь хэдүүлээ өргөжлүүлээд ярих гэж бодож байна. Эдний гэр бүлийнхэн бол Токиогийн Минато дүүрэгт байрладаг Акасака Стейтэд амьдардаг. Энэ засварлаж байгаа байр нь ямар учиртай байр вэ гэх юм бол одоо 2019 онд Нарухито хаан ширээнд залраад энэний дараа нь мэдээж Фумихито хунтайч чинь ирээдүйд хаан болох жагсаалтын хоёрт байсан Нарухито хааны дараа байсан бол Нарухито хаан болчоор чинь Фумихито хунтайч нэг дээшлээд одоо дараагийн угсаа залгамжлах хаан хүү одоо хунтайч болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд зэрэг дээшилж байгаа учраас амьдарч байгаа орон байран ч гэсэндээ илүү одоо сайжрах хэвээр тий илүү одоо орчийнхоо гол руу орж ирж байгаа л гэсэн үг юм бэлээ л дээ. Тэгэхээр тэр амьдрах байраа засварлах болж байгаа юм л да. 2020 онд тэр байрлал ингээд нүүж орохоор болтгоо. Тэр суудсандаа орохын өмнө мэдээж маш их хэмжээний засвар одоо шинжилэл хийх болсон. Энэ засварын нийт зардалт ойролцоогоор 302 тэрбум йен Асахи Шинбүний мэдээснээр ийм одоо зардал гарсан. За Фумихито хунтайж болон Кико Гүнж хоёр болохоор засвар эхлэхийн өмнө эзэн хааны гэр бүлийн одоо өрхийн агентлагт ийм өсөлтүүдийг тавьсан байт юм байна. За нэгдүгээрт бол орон сууцны интерьер гадна заслуудыг өнгө дизайн хэв маягийг нь ерөөсөө алдагдуулахгүйгээр яг тэр чигээр нь ингэж хадгалахыг хүсэж байна. Хоёрдугаарт нь засварыг боломжийн хэмжээнд төсвийн хэмжээг аль болох бууруулах. За мөн өөрсдийн охид болох Мако, Какод одоо шинэ өрөө гаргахгүйгээр зүгээр ингээд тусдаа тэр нэг резиденст ингээд амьдруулъя. Ингэснээрээ одоо ахиж нэмж зардал гаргаад илүү шинэ өрөө гаргаад тэр өрөөг одоо засварлах шинэ төсөв ингээд гаргахгүйгээр амхандаа ингээд мөнгөө хэмнэж байгаа хүн тэр царай юм бэлээ. Гэтэл одоо яг тэр урдчлан гаргасан зардлаас нь илүү их зардал гаргачихсан учраас Кико Гүнжийг шөмжилж гисэн байхгүй яа. Тэгэх юм бол одоо тэгэл нэг иймэрхүү зардал мөнгөний юм дээр чинь эхнэрүүд ингээд жоохон ажилдаг учраас Кико Гүнж одоо олон нийтийн шөмжлөлд өртсөн. Тэгтээ мэдгүй манад ч одоо аль нь л оролцдог шүү дээ тий. Тэгээ яагаад ингэж өндөр сансныг бодох юм бол өндөр зардал гаргасан бэ гэх юм бол хэрвээ тухайн үедээ тэр юмнуудыг ингээд тэр гаргасан зардлаар ингээ хямдхан зарцуулчих юм бол ахиад нэг 20 жилийн дараа ч юм уу те яг нэг иймэрхүү хэмжээний зардал ахиж гаргаж засварлахаар байсан. Тийм учраас нэг ингээ засж байгаагийнх бүр олон жилээр ингэхээр ингээд нэлээд сайн засвар хийх хэрэгтэй болсон гэж Кико Гүнж тэрийг одоо тайлбарладаг байхгүй юу. Тэр бас үнэндээ яг одоо татвар төлөгчдийн мөнгөөр нэг засварлаж ш тэрийг ингээд нэг хэдхэн жилийн юм хийчих юм бол ахаал тэр мөнгө нь гараад ирчих учраас хэцүү. Гэхдээ яг энийг нь болохоор илүү тийм тансаг болгох гэж зассан Кико Гүнж. Яагаад гэх юм бол тэр нөгөө нэг юу юмд яг яаж зардал гаргасан гэдэг тэр юмны юм нарийн ингээд тооцоотойгоор гарч ирээгүй учраас хүмүүсийг хардахад илүү хүргэсэн бэлээ. За тэгээд энэ гэр бүлийн засварын тэр зураг хөргийг ингээ гаргаа тавиачаа гэх тэгэхээр Кико Гүнж болон одоо эзэн хааны гэр бүлийн агентлагийн зүгээс хэлж байгаа бас нэг тайлбар нь болохоор үгүй одоо энэ гэрт чинь те тэр тэнд амьдардаг тэр Гүнж одоо тэнд одоо суудаг энтер гэдэг ч юм бол одоо эзэн хааны гэр бүлийн аюулгүй байдалтай холбоотой тийм зүйл учраас энийг бол хамаагүй тэгэж дэлгэх боломжгүй гэд тэгэж тайлбарлалт юм билээ тийм. За нэг иймэрхүү шөмжлөл байгаа. За энэс гадна бол одоо Масако самаагаас илүү тийм одоо гялалцсан титэм зүүдэг, илүү гоё одоо аксессуарууд зүүдэг, илүү том юм живэл зүүдэг мүдэг гэдэг бас нэг тиймэрхүү юмнууд бас байдаг юм байлээ. За тэгээ хилжсэн хувцснуудын хувьд гэсэндээ илүү тансаг одоо жишээлх юм бол дандаа юм хамбан аль эсвэл нөгөө гараар ингээд хатгаж хийсэн дандаа тийм хийтэй хувцснуудыг ингээд өмсдөг гэдэг ч юм уу те. Энд чинь ингээд дандаа татварын мөнгөөс гарч байгаа мөнгө учраас яагаад арай жоохон энгийн хувцлаж болдоггүй юм бэ гэдэг шүүмжлэлт өртдөг. Гэхдээ нөгөө талаараа Кико Гүнжийн хэмжигчд болохоор эн чинь эзэн хааны гэр бүлийнхэн Япон улсыг те бусад улс орнуудад нүрийг одоо ингээд илтгэж байгаа нүүр царай гэсэн. Тэгэхээр эзэн хааны тэр нэг роял байдал те элит байдал энэ төр чинь юугаар илэрх вэ гэх юм бол ядчил эмгтээчүүдийнх нь өмсөн хувцаар ингээд илэрнэ. Тийм учраас Кико Гүнж бол харин ч эзэн хааны одоо гэр бүлийн гишүүн ямар хувцлах хэрэгтэй байдаг яг тэр шинжийг агуулсан үнэхээр гоё элит хувцалж чаддаг эмэгтэй гэж үздэг байхгүй. Дээрээс нь бас нэг шүүмжлэл юу вэ гэх юм бол Кико Гүнжийг нүрээ арай жоохон юм зузаан гэх юм.
Зузаан бууддаг гэж тэг шүүмжилдэг заяа бүр ядаргаа гайцтэй тий. За тэгээ Кико гүнжи чинь шүүмжлүүд одоо дуусахгүй юу их юм бол хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадаагүй гэдээ үздэг. Одоо охтуудынх нь скандалууд гэж байгаа. Мако гүнжи чинь сайн ингээд бүүн скандалтайгаар юутэй жирийн иргэнтэй суусан шүү дээ. За яг хөө жирийн иргэнтэй суух нь бол асуудалгүй гэж тэгжэд л нөгөө нөхөр болох гэжсэн хүнийх нь ээжийнх нь санхүүгийн ловер ингээд гарч ирээд ингээд нийгэм донд чи юу вэ? За одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн байж ийм үнтэй суухгүй гээл. Тэгээ энэ хүүхд мөхтэй аваач те хүүхд мөхтэй хүмүүжүүлээч хүүхд мөхттэй үг хэлээч гээл одоо Кико гүнжиж ингээл чигчлээл хийсэн. За нөгөө баг охин болох Како гүнж ч юм болохоор багаасаа нөгөө скейтер гулгадаг одоо уран гулгалтаар гулгадаг тийм байж байгаад арай жоохон томроод ирэнгүүтээ бүжигт дуртай болоод ингээ бүжиглээд ихэлсэн чинь бас олонний шүүмжлэлд өрцсөн. Яагаад гэх юм бол юм жоохон тийм street dance буюу гудамжны гэх юм уу те жоохон чөлөө стилийн тийм бүжигэнд дуртай байсан. Гэтэл эзэн хааны гэр бүлийн гишүүн байжж юу яаж хөдлөөд юу өмсөө яваад байгаа юм бэ? Тэрний орон жоохон классик те сонгодог бүжиглэлтэй. Тэ юу болоод байна энэ охин мохно аваач энэ ч одоо олон нийтийн урд гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэдэг. Яагаад гэх юм бол Како гүнж чинь одоо тэр чөлөөт бүжгээрээ энд тэнд нөгөө тоглолт молтонд нэлээд оролцож хаста ингэж байгаа ой зургнууд нь ингээ байдаг тэнгуут нь энэ лав гэр одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн биш. Энэ бол одоо Япон улсын те энэ олон сая хүнийг одоо төлөөлж байгаа тэр төлөөлөл бол биш ээ гэд одоо тех мэтэр ингээд Кико гүнж бол ер нь насаараа л тэгээд хүүхдүүдээсээ ч боллоо тэгэл хэцүү юм да тий. Ямар олон шүмжлэлийг хүлээж ирсэн тийм юм ихтэй байдаг. Тэгтээ одоо өнөөдрийг хүртэл тэгэл ингээл инээгээл олонний өмнө гараад ингээд явж байгаа хүчтэй мундаг эмхтэй гэж би бол хэлнэ Кико гүнжийг. За тэгээд энэ олон шүүмжлэлийнх нь хариуд ингээл ерөнхийдөө чимээгүй байдаг ч гэсэндээ 2024 оны 9 сарын 11-ийн буюу те жилийн өмнө өөрийнхөө төрсөн өдрөөр буюу Кико гүнж 58 насныхаа төрсөн өдрөөр энэ талаар жоохон ам нээсэн байдаг. Манай гэр бүл болоод иймэрхүү нөхцөл байдалтай тулгарх үедээ дандаа одоо сэтгэл санааны хувьд бол амар амгалан байдлаа ингээд алдчихийдгаа. Манай одоо энэ цахим орчны дормжлал гэдэг нь лороо зөвхөн манай гэр бүлийн асуудал биш, нийгмийн нийтлэг бэрхшээл болсныг ингээд харуулж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр ийм бэрхшээлээс олж маш олон хүмүүс сэтгэл санаагаараа хохирч байгаад үнэхээр их харамсаж байна гэж хэлдэг. Тэгээд яг энэ нь одоо өөрийнхөө юм шүүмжлэлд эмзэглэж байгаа гэдгээ ингээ хүлээн зөвшөөрснөөрөө бусад хүмүүс ч гэснэ те хааны гэр бүлийнхэн ч гэсэндээ одоо ийм одоо сэтгэл зүйн хувьд иймэрхүү байдалд ордог юм байна гэдгийг одоо илэрхийлж бусдад бас хайнаасан тийм үйл явдал боллоо гэж Кико гүнжийг одоо дэмжигчэд хэлдэг. Тэгээд мэдээж энэ олон жилийн турш энэ олон шүүмжлэлүүдийг дагуулж ирсэн хүн чинь яаж зүгээр ах вэ? Мэдээж эрүүл мэндийн хувьд бас ингээд биеинд нь нөлөөлөх нь тодорхой. Тийм ч учраас 2023 оны сүүлээс ахуулаад Кико гүнж бол ходоод гидсний юм жоохон өвчтөө болж эхэлсэн гэд тэгдэм байлээ. Ходоод ч юутай холбоотой гэвэл угаасаа хүний сэтгэл санаатай холбоотой зүйл шүү дээ. Тэгэхээр хааны ордностэй хамгийн л одоо сайн сайхныг нь идэж ууж хэрглэж байгаа. Тэгэл тэр олон янз янзын мундаг хамгийн лаг эмчнэрт л одоо үзүүлж хянуулж эрүүл мэндэ даатгаж явж байгаа хүний хувьд ингээ ходоод гидсний өвчтэй болно. Ийм залуу нас шүү дээ 59 настай болно гэдэг чинь ер нь бол дандаа ингээ юмд санаа зовж явж ясных болов уу гэж би бодсон. За ийм байна да. Ингээд энэ удаагийнхаа бичлэгийг хэдүүлээ энэ дүрээд өндөрлөө. Та хэд маань Кико гүнжийн талаар багахан ч гэсэн мэдээлэлтэй болсон болоо гэж бодож байна. Би аль болох те тэр одоо хитрхи их шүүмжилдэг талуудыг нь хитрхи гүн рүү нарахгүйгээр ингээд ер нь мэдээллээ. Яагаад гэх юм бол хүнийг ингэж одоо муу мухагаар хитрхи тэрэн рүү ингээ яриад явах гэж бодож байна. Тэгээд өөрөөсөө хэрвээ энэ талаар нь сонирхохыг хүсэх юм бол одоо бусад те янз янзын их сурвалжуудаас олоод уншаад илүү дэлгэрэнгүй үзээрэй гэж хүсэх байна. За тэгээд та эдгээр өөр ойрдоо сонин сайхан юу байна да? Манай энд өнөөдөр 9 сарын 10 хэдэн блэ 10 хэдэн мөртлөө одоо 35 градусын хэмтэй гадаа халуун хിവэрэ байна. Одоо нэг ядаж 20 хэдэн хэм рүү ороосаа гэж хүсэл тэгэл байж энэ да. Тэгээд комментэд маань хэд хэдэн хүмүүс бас влог хийгээч гэж хүссэн байсан. Тэгээд чадах юм бол дараагийн бичлэгээрээ би нэрээ нэг влог хий гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ эргэн уулзтлаа. Бай.